За баярлалаа тарах. За эрчим хүч 3 төслийг тэй холбоотойгоор Монгол улс олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын энэ зээлийн хэлцээрийг зарчмын хувьд бол дэмжиж байгаа юм. Тэгвэл одоо үүсэж байгаа нэг нөхцөл байдал байгаа. Бидэд бас энэ хөгжлийн гэдэг юм уу? Ийм зээлүүд авчаад ашиглаж чаддгүй. Төсвийн зарлагын дээд хязгаартаа тулцсан гэд төсөв алдагдaltaгүй баталдаг болцсон гэдэг энэ зарчмын хүрээнд авсан энэ зээлүүдээ ашиглалтыг ерөөсөө хийж чадахгүй буюу энэ төслүүдийн хэрэгжилт буюу бүтээн байгуулалтын ажил маш их удааширж байна. Төлөвлөгөө графикийн дагуу явахгүй байна. Энэ хүрээнд тухайн төслийг хэрэгжүүлэх явцад бараа материалын үн өсөх, ажил хүчний зардал өсөх, тээвэр логистикийн хүндрэлүүд үүсэх. Эндээсээ болоод маш олон энэ бүтээн байгуулалтууд зогсон болох, энэ авсан зээлүүд нь хүрэлцэхгүй болох ийм нөхцөл байдал ингээ яваад байгаа юм. Энэ дээр яг энэ авсан авж байгаа зээл чигээр ашиглагдах юм болов. Энийг яг сангийн яамнаас асуух уу, эсвэл гадаад бодлого аюулгүй байдлын байнгын орооноос асуух уу. Байнгын ороо ингээ зөвшөөрөөд байдаг. Тэгээ ингээд энэ зээл чи ашиглая гэхээр цаашдаа энэ төсвийн зарлагын дээд хязгаарт хүрсэн гэдэг юм уу. Энэ нөхцөл байдлаасаа болоод ерөөс ашиглахгүй гэдэг ингээд гатцсан. Түрүүчээсээ бас энэ зарим улсын хурлын гишүүд энийг шийдийгээд хууль санаачилж байгаа. Тэгээ эсрэг засаг байрууд мэдээж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг тодорхой байр суурь хэлээч. Ерөн зүгээр эрчим хүчний их үүсвэргүйгээр өнөөдөр нийгэм тулгамдаад байгаа сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинээр ажлын байр бий болгох. За магадгүй энэ хүнсүдэ аж ахуйн сэргэлт ч гэсэн байхгүй шүү дээ. Бидэд тарснаа хурааж аваад хурааснийгаа гүн өлдөөж чадахгүй, боловсруулж чадахгүй, аж үйлдвэр хөгжүүлэх гэхээр эрчим хүчний дутагдaltaй, орон сууц байрын гэхээр эрчим хүч дулааны дутагдaltaй. Ийм үед ерөөсөө уг нь бол яг тодорхой ирэмбийн дагуу бас секторын гэдэг юм уу тодорхой салбарыг бас онцгой бодлого явуулах юм зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ дээрээ бол бас засгийн газар бас яаралтай нэг тодорхой бодлого тодорхой болгоод оруулж ирмээр байгаа маа гэдэг зүйлийг бас хэлмээр байна. Тэгээд энэ авсан зээлийн ашиглалтыг юу хийж чадах юм уу? Ийм зээлүүд аваад байдаг 12 их найдын зээл авцсан зээлээ ашиглаж чадахгүй ингээд төгжигдэж байгаа. Түрүүчээсээ томоохон бүтээн байгуулалтын төслүүд чинь яг энэ тухайн жилд бүтээн байгуулалтын графикийн дагуу хөрөнгө оруулалтууд нь орж ирэхгүй, бараа материалаа татаж чадахгүй, ажиллах хүчний зардал хий төлөөд явж байгаа зэрэг ийм нөхцөл байдлууд үүсчээд байгаа. Энтэйгээ яаж нийцэж байгаа юм бэ гэдэг зүйл дээр бас гадаад бодлого аюулгүй байдлын байнгын ороо болон сангийн яам засгийн газраас аль алинаас нь асууя гэж бодож байна. За хариулт өгье. Сангийн сайд Жавхлан хариулт өгье. За сайн зүрх гүшний асуултанд хариулъя. 2025 оны батлагдсан төсөв дотор нийт ашиглал зохих хүлээгдэж байгаа 12 их найд төгрөгийн төсөв хөтөлбөрүүдийн санхүүжилтийн дүнгээс 1.5 их найд л төсөвтөө суусан байна. За энэ хэлэлцээр ингээд сойрхон батлагдмагц. За энэ жилийн хувьд бол төслийн бэлтгэл ажил хангагдах ийм л шатны санхүүжилт гарна. За тэр нэг орчим сая доллар гэж төслөөс тооцоолсон байгаа. Тэгэхээр энэ жилийн 1.5 их найдын зээлийн ашиглалтын дотор энэ төслийн яг сая минийсэн энэ хэмжээнд бол багтаагаад төслийг эхлүүлнэ гэсэн үг. Тэгээд цаана дахиад энэ чинь 46 сая доллар үлднэ гэсэн үг. За энийг тэгээд эрхчлүүлүүдэд төсвийн багтаамж ямар байх нь вэ? Ер нь бол их л шахацалдаж явна гэсэн үг. Эрхчлүүлүүдэд нэвт боловсруулах үйлдвэр, Эрдэнэ мөрөнгө осон цахилгаан станцгээд томоохон төслүүдийн том дүнтэй санхүүжилтүүд хүлээгдэж байгаа. За тухайлбал нэвт боловсруулах үйлдвэр дангаараа 34 жилийн хугацаанд Монгол улсын хэрэгжүүлж байгаа, зээлийн хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл болж байна. За 1.7 тэрбум доллар буюу 5.6 их найд төгрөг. За энэ жилийн 1.5 их найдын зээлийн ашиглалтын дотор 350-аас 400 орчим л багтаж гарахаар байгаа. За тийм учраас бид нэмж авж байгаа зээлүүд дээр бол маш өндөр шалгууртай нэлээд орон зайд нэлээд харан байгаа гэхүүд
хамгийн шаардлагатай нэн тэргүүний одоо энэ цахилгаан дамжуулах агаарын шугамуд за дэдүүд эрчим хүчтэй холбоотой ийм төслүүд дээр л урт хугацааны ийм хөнгөлөлтөө зээлүүдийг стратегийнхаа хүрээнд дэх хуралд танилцуулаад ингээд зөвшөөрөл аваад явж байгаа. За аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооноос Тэмүүлэн дарга хариулт өгье. За тэгэхээр сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. За яг энэ орж иж байгаа асуудлыг бол аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо хэлцээд эрчим хүчний их уср болоод дутагдaltaй холбоотой асуудал нэн тэргүүний бас шийдвэрлэх асуудлын хүрээнд бол хэлцээд оруулж ирсэн хэлцээрийг аюулгүй гадаад бодлогын байнгын ороо бол олонхороо дэмжсэн байгаа. За таны асуулттай холбогдуулаад ерөн зүгээр бидний нөрийн удирдлагын менежментийг яах юм бэ? Цаашид ерөн зээлэх ашиглалтуудыг хэрхэн сайжруулах юм гэдэг асуудал байгаа. Тэрнээс одоо үндсэндээ бид нар энэ 10 20 30 жилийн хугацаанд авсан 100 200 төслүүд байгаа, хэрэгжиж байгаа төслүүд ч байна, хэрэгжихгүй ч байгаа даа. Нөгөө талдаа тэр зээлийн ашиглалт буюу том дүнгээр 10 хэд их 80 гэдэг асуудал бол үнэ. Өнөөдөр үндсэндээ бид нар хүсэж байгаа зүйл нь бол сангийн яам энэ бодлого барьж байгаа яам нь орж ирж энийгээ ирэмблээд хэрэгцээгүй төслүүдэд болоод ингээд бол нэн тэргүүнд хэрэгжүүлэх асуудлууд бол ирэмблээд явах хэрэгтэй гэдэг бол асуудал хөндөж ирээд байгаа. Минут. За сайн зүрх гишүүн тодруулж суй. За би тэгээд бас байнгын орооны дарга болон жавхлан сайдын өгнөөс бол нэг зүйлийг ойлголоо. Нэн тэргүүний эрчим хүч дэд үтцийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд бол яаралтай хэрэгжүүлэх ёстой юм байна. Энэ дээрээ бас зайлшгүй хууль эрх зүйн орчныг шаардлагатай өөрчлөлтүүдэд хийгээ явах ёстой байна гэж харж байна. Хоёрдугаар зүгээр Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцыг л харахад жилд 2 тэрбум долларын нефт бүтээгдэхүүн эргэлжээд явж байгаа. За энийг одоо өнөөдрийн байдлаар төсвөөс санхүүжилж байгаа графикаар буюу энэ төсвийн хязгаарыг аваад үзэх юм бол 10-аас 15 жилийн дараа бүтээн байгуулалт ашиглалтанд орно. Гэтэл Улсын хурлаас 28 он дуусах гэдэг зээлийн хэлцээрийг байгуулсан ийм төлгөө гаргаад өгсөн баг. Энэ хэмжээгээр бид нар энийг оруулж чадахгүй бол жилд 1 тэрбум долларыг жишээ нь авж үлдэх боломжоо алдна л гэсэн үг. Тэгэхээр зайлшгүй энэ дээр хаана ойлголцож байна. Тэр мөнгө нь одоо үндсэндээ гадаад улсын зээлийн Экзим банкн дээр зээлийн шугам нэгчээд байгаа шүү дээ. Бидэд авч ашиглах Монгол улсад эсэргээр валют орж ирээд бүтээн байгуулалт ажлын байр бий болох урт хугацаанд манай дэд үтцэд стратегийн одоо зарим салбарын